Эрүүл байна уу эм самьяан. Тэгэхээр 2025 онд бол энэ титэм цуцсны зочмог хаамшинж удирдамж батлагдсан байдаг. Энэ бол одоо цэежний одоо хүчтэй өвдөлтөөр илэрдэг титэм цуцсны зочмог хаамшинж үед ямар менежмент, ямар эм уух, ямар одоо бяцаасал хэрэгтэйг бол одоо мэрэгжлийн том экспертүүд бол бичсэн байдаг. Тэгээд үүн дээр бол яг ард иргэдэд одоо зөвлөгөө өгөх үүднээс бол хэд хэдэн зүйл дээр бол анхаарах хэрэгтэй гэдэг бол дуртмаар байна. Нэгдүгээртэн бол одоо та бидний ярьдаг зүрхний шигдээс, зүрхний шим өвчин, хүчтэй хөдлөх бол одоо титэм цуцсны зочмог хаамшинж буюу одоо зүрхний тэжээдэг титэм цуцс маань зочмоор өөрчлөгдснөөс одоо зүрхэнд одоо зочмоор цус хомсорж ирдэг. Зүрхэнд одоо цус хомсроход бол зүрхний шим өвчин үүсдэг. Бүр цаашил бол зүрхний зочмог шигдээс үүсдэг. Тийм болохоор энэ талаараа бол ард иргэд их зөв ойлголттой. Ялангуяа эрсдэл хүчин зүйл ихтэй бол зүрхний шигдээс шим өвчний үед одоо ямар шинж тэмдэг илэрдэг, эмчт үзүүлээд оншоод тодорхой болгосон байх хэвээр ямар юм уудгийг бол байнга одоо ууж эмчтэй хяналтын журмаар үзүүлж явах хэрэгтэй. Дахлаар ийм маань цэцэг арчилж байгаа юм шиг зүрхний шим өвчин титэм цуцсны эмгэг бол амнаас нь нөлөөлдөг, хүндрэлт агуулдаг учраас л одоо ард иргэд бол их сайн одоо зөв эрүүл мэндийн мэдээлэл их өндөртөө энэ талаар өвчний ойлголт бол сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол үнэхээр одоо зүрхөөрөө өвдөж одоо зүрхэнд цочмогоор цус хомсорсон бол хүлээгээд өвчин намдаах юм уугаад бол төдийлөл нь бол амжилт олохгүй. Ер нь бол эмнэлгийн яаралтай тусламж юм уу, аль эсвэл одоо өрхийн эмнэлгийн байгууллагад өгөх юм уу, эсвэл эмчт үзүүлж одоо цаашдын одоо чиг хандлагаа тодорхой болгох хэрэгтэй. Ялангуяа бол одоо зүрхний бичлэг бол одоо эмнэлгийн байгууллага, эмч нарын гарын дор хийгддэг учраас эхний ээлжин зүрхний бичлэг хийгээд цаашлуулаад зүрхний эхо элчийн одоо шигдээсийн маркерыг бол үзэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гуравдугаарт нь болохоор ард иргэд бас буруу ойлголттой байдаг. Юу вэ гэхээр зүрхний бичлэг, зүрхний эхо хийцэн бол одоо зүрхний эмгэгүүд бараг бүгд онцлогдчихдаг. Гэмэд учир дутагдaltaй байдаг. Тэр хэмээн бол бараг хэмээн гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ зүйл бол юу вэ гэхээр та хэдийн одоо бид явагдаж байгаа өвчин эмгэгийг онцлохын тулд шинжилгээ болгон одоо өөрийн ач холбогдолтой өөрийн одоо мэдээлэл өгч чаддаг байдаг. Зарим нэг мэдээллийг бол өгч чаддаггүй. Тухайлбал бол зүрхний эхо бол зүрхний одоо дөрвөн хөндий гэж ярьдаг зүрхний бүтэц, хавлага өөрчлөлт, зүрхний ерөнхий агшилт бол хэсэгчилсэн агшилтыг үнэлдэг. Тэрнээс биш одоо титэм цуцсны нарийсэл хэрэг байдаг. Зүрхний химийн мэдээллийг юусоо өгдөггүй гэсэн. За хоёрдугаарт нь болохоор зүрхний хоолтор буюу зүрхний цахилгаан бичлэг гэдэг энэ зүйл байдаг. Энэ бол зүрхний химийн одоо сэрэл үүсэх, сэрэл дамжуулах, сэрлийн нөлөөгөөр агших, эмгэг химаалдагдал, зүрхний цохилт одоо хамгийн багадаа хэдгүрч байна, хамгийн ихтэй хэдгүрч байна гэх мэт зүрхний одоо сэрлийн үйл ажиллагааны мэдээлэл маш сайн өгдөг. Тэрнээс биш одоо титэм цуцсны нарийсэл, аль эсвэл одоо хавхлагын өөрчлөлт, зүрхний хөндөө өөрчлөлт, агшилтын үйл ажиллагаа төдийлөн сайн мэдээлэл өгдөг. Энийг одоо үндэслээд юу гэж хэлэх гээд байна гэхээр та бүхэн эрүүл мэндийн одоо ойлголт сайн байдаг байх хэрэгтэй. Хөр зарим нэг одоо шинжилгээ хийлгэсэн бол бүхнийг оншилчдаг юм чи бас ойлгож болохгүй. Өөрийн гэсэн мэдээлэл сайн өгч чаддаг, зарим мэдээллийг өгч чаддаггүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энийг бол одоо мэрэгжлийн эмч маань үндсний үндсэн дээр төлөвлөдөг гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.